та бүхэнд хүргэж байгаа дуу бол шин дуу биш. 30 гаруй жилийн турш Монголын одоо дуу хөгжимд дуртай сонсогчдын үнэхээр зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг маш гоё юм хайрын дуу байгаа. За энэ дуу бол яхааргүй Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Саран Туяа болон Монгол Улсын гавьяат жүжигчин Төрийн Сойрхол Харан хамтлагийн дуучин Лавг Сүрэн нарын хамтран дуулсан анхны хайр хэмээх маш гоё дуу байдаг. Анхны хайр минь ариухан санагдаж ахичрэхгүйгээр орхин отчээ анхны хайр шиг ариухан санагдаж. Энэ дуу уран бүтээл анх 1995 онд дуучин Саран Туяагийн одоо инээмхий хүн театрчилсан тоглолтод зориулж хөгжмийн продюсер, ая зохиогч, гитарчин Өөжхий яг дуучин Сараа Лавгаарт бүр ингэж зориулж зохиож өгч байсан ийм гоё түүхтэй дууран бүтээл юм байлээ. Тэгээд 30 гаруй жилийн турш байнга л ихшиглэж байдаг. Гэхдээ энэ удаад илүү амьд мэдрэмжийг сонсогчдод хүргэхийн тулд юм лайв сешн хэлбэрээр бас YouTube дээр дүрсжүүлж оруулсан байлаа. Тэгээд лайв сешн гэдэг бол тухайн дуучны ур чадварыг одоо хөгжимчдийн уран чадварыг одоо илтгэж харуулдаг илүү юм амьд бодит мэдрэмжийг одоо сонсогчдод хүргэж чаддаг ийм нэгэн хувилбар байгаа. Тэгээд энэ удаагийн анхны хайр дууны одоо лайв сешныг бол акустик гитар зөвхөн төвлөр хууртаагаар бас хоёр тамиг уран бүтээлч маань хамтран дуулсан байна. Тэгээд гитарыг бол гитарчин Батхуу харин төвлөр хуурыг бол хөгжмийн продюсер төвлөр хуурч TJ нар тоглосон байлээ. Тэгээд дуулалтын хувьд бол яхаа аргагүй лайв сешн учраас ямар нэгэн засвар ороогүй яг уран бүтээлчдийн яг тухайн үеийн эмоцийг тэр мэдрэмжийг хоёр юм гоё хөгжмөнтэй хослуулж бол харуулсан байдаг. Тэгээд маш олон сонсогчдын хувьд бол маш тийм гоё зөөлөн, халуун дулаан гоё дурсамжаар аялуулсан ийм гоё хувилбар байна гэдэг сэтгэлдлүүд бол маш их байна лээ. Тэгээд дуучин Саран Туяагийн хувьд бол яхаа аргагүй Монголын орчин цагийн дуу хөтөлбөрийн ертөнцийн одоо попын ноён орилуудын нэг бол яхаа аргагүй дуучин Саран Туяа. Тэгээд түүний хувьд одоо энэ жил уран бүтээл хийж эхэлсэн яг урлагт орсон цагаас хойш одоо энэ жил 40 жилийн ойн тохиож байгаа. За тэр ч утгаараа энэ жил задгаа талбай хамгийн томоохон тоглолтуудын нэг болох одоо хайрын бурхан нэртэй тоглолтоо 6 дугаар сарын 6-ны өдөр Төв Цэнгэлт хүрээлэнд тоглохоор товыг зарласан байна. За энэхүү тоглолт бол зөвхөн дуучин Саран Туяагийн одоо тоглолт биш юм. Яагаад гэвэл орчин цагийн дуу хөгжмийн ертөнцид ер нь бол дуучин Саран Туяа энэ олон жил гайхалтай дуу уран бүтээлүүдэд сонсогчдод хүргэхээс гадна уран бүтээлч хүн гэж ямар байдгийг, за уран бүтээлч хүнээс ямар хүч хөдөлмөр цаг хугацааг зарцуулдгийг, за дээрэс нь бүсгүйхэн уран яг урлагт яаж ингэж оршин тогтнож болдгийг бэ гэх мэтчлэн юм өөрөөрөө үлгэрлэж маш олон зүйлийг харуулсан. За тэр ч утгаараа Монголын попын урлагийн бас үндэслэгчдийн нэг гэж яхаа аргагүй дуучин Саран Туяаг тодорхойлдог. За тэгэхээр яхаа аргагүй дуучин Саран Туяагийн үнэн фэнүүд нь яг 40 жилийн айн тоглолтын дээр бүгдээрээ цуглах болов гэж бодож байна. Тэгээд та бүхэн сонирхолтой мэдээлэл хүргэхэд дуучин Саран Туяагийн мэдээж гала концерт буюу 40 жилийн турш дуучин Саран Туяа ямар уран бүтээлийг хийсэн, ямар уран бүтээлчтэй хамтардаг байсан, ямар гайхалтай уран бүтээлчдээс төрсэн тэр дуу хөгжим үг аяыг амьдруулж одоо тайснаа 40 жилийн турш амьдэрсэн бэ гэдгийг одоо юм харуулах тайлан тоглолт гэх юм уу. За тэр ч утгаараа орчин цагийн дуу хөгжмийн ертөнцийн одоо Ахмад дунд залуу үеийн уран бүтээлчд за тэр дундаа дуучин Саран Туяатай одоо хамтарч уран бүтээл дуэт уран бүтээлийг хийдэг байсан. Бүх уран бүтээлчд энэ тоглолтын дээр тайзан дээр гарах юм байлээ. Мөн 40 жилийн ойн тоглолт учраас дуучин Саран Туяа өөрийн уран бүтээлүүдээсээ яг 40 хамгийн супер гэсэн хит дуунуудаа шигшиж бас сонсогчтой хүргэх юм байлээ шүү. Тэгээд 4-р сарын 20-ны өдөр яг тоглолтынхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд бол хэвлэлийн баг хурлыг зарлаж байгаа юм байлээ. Тэгээд тэрхүү хэвлэлийн баг хурал дээр бас магадгүй үнэн фэнүүд нь байх юм бол очих боломжтой. Мэдээж хэвлэлийнхэн бүгдээрээ очино. UBS-ээс ч гэсэн тэнд байх болно.